За юу байна? За юу байна та? За саяхан бас фэйсбүүкээр одоо нөгөө юм үзэж явж байгаад нэг сонирхолтой сэдв болж харлаа л да. Тэгээ энэ талаар ярих гэж бодоод. Мгм. Тэгээд энэ дэр гаргаад ирсэн байна. Монголд амьдардаг 4 настай хүүхдээ YouTube үзүүлсээр хагаад англиар яриа сурсан. Бараг англиар хэлд орсон. Мундаг сайн гэд бичээд байна гинэ хүмүүс. Ийм насны Мгм. хүүхэд монгол хэлээрээ ч ойлгохтой ярьж сураагүй байгаа шүү дээ. Тэгээд хүмүүсийн хүүхдээ аль болох багаас нь YouTube сайн үзүүл гэж зөвлөж ийн инээ нөгөө хүн нь. Аха. Тийм. Тэснэр хүүхдийн дэлгэцийн хамааралтанд л хөдөлгөөний дутагдал дархлаа мó үйлчээ ханаа томноос алдахгүй гадаад олох сонирхолоо тийм л болно штэ. Англи хэл сурах нь зөв гэвэл зөв. Гэхдээ эн чинь зөвхөн хэрэглээ гэдээ ойлгох хэрэгтэй. Их хэл чинь бол дархлаа шүү дээ. Монголд амьдарч байгаад монгол хүн эхлээд их хэлээрээ ярьж бичиж уншиж сурах хэрэгтэй гэж боддгоо гинэ. Аха. Зөв сэдвийг хүндсэн байна те. Аа. Энэ Чи яг энэ тал миний дээр ямар бодож явдаг бодолтой байна? сэдв байна. Би одоо хүүхдтэй болсноос хойш яг энэ тухай нэлээд гүнзгий боддог болсон. Аа. За би өөрөө болохоор 10 жил гадаадд амьдарсан одоо олон улсаар явж исэн. За 2 3 гадаад хэлтэй. Аа. Тэгээд ер нь бол эхлээд бол гадаад хэлтэй байхын давуу тал мэдээж хэрэг миний амьдралд бол гарч ирж байгаа шүү дээ. Ажил мэргэжил маань, бизнес маань, одоо Аа. мөнгө орж ирж байгаа орлого маань бүгд л гадаад хэлтэй холбоотойгоор орж ирж байгаа учраас ер нь бол гадаад хэл сурах маш чухал юм байна гэсэн ойлголттой байсан. Аа. За гэтэл ингээд сүүлийн жилүүдэд анзаараад байхад ажил амьдрал дээр яг гараад ингээд анзаараад байхад бидний одоо хэрэглэлээрээ эхлээд сэтгэн бодож сурах чи айгу чухал юм байна. Одоо бидний үед болохоор гадаад хэл айгу чухал санагддаг байсан аав ээж нарт. Яагаад тэгэхээр Аа. Орос явдаг хүн айгу цөөхөн, Орос явсан хүмүүс нь бол угаасаа улсад айгу гоё ажил, дээгүүр албан тушаалд очдог те социализмын үеийн тийм хүмүүсээс нь болохоор гадаадд сур гэдгийг бол боломжтой, боломжгүй айлнчтай хүүхдтэй их одоо шахаж шаарддаг байсан. Аа. Тэгээд ирээд ч үнэхээр бидний ажил амьдрал сайхан байгаа боловч тэндээс одоо ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс ингээд өөр болоод одоо явж ийн л та. Аа. Аа бидний хүүхдүүд гэсэн үг те ингээд төгсөд ирсэн хүмүүсийн хүүхдүүд нэг 4 5 төрлийн аав ээжүүд байх шиг байна. Аа. Нэгдүгээрт одоо миний харж байгаагаар ерөөсөө гадагшаа явж үзээгүй. Тэгэл гадагшаа явбал сайхан гэсэн одоо манай аав ээжийн үеийн шиг тийм хүмүүс байна. Гадаад хэл сур гэж хүүхдээ шатдаг нэг юм өсөг бүлэг хүмүүс байна. За хоёрдугаарх нь бол гадаадад ингээд олон жил болсон аав ээж нар одоо хүүхдээ гадаад хэл сурсан нь айгу даваа талтай юм байна шүү гэд ингээд сурах гэж маш их хичээж байгаа ийм аав ээж нар байна. За гуравдугаарх нь болохоор одоо бизнес амжилттай улс төрд орсон ч юм уу те ийм шинэ үеийн баячууд гэх юм да Монголын ийм залуучууд хэлээрээ өөртөө нэг сайн биш гэхдээ өөрийнхөө одоо мөн чигрөөрөө те өөрөө хичээжсээр байгаад одоо амьдралаа сайхан авч явж байгаа залуучууд байна. Тэгээ тэр залуучууд бол ингээ хэлтэй байсан болвол би бүр алах байсан та гэсэн тийм бодолтой учраас хүүхдүүдээ ингээ бүр багаас нь гадаад хэлтэй болох гэж ингэж дэмжиж байна. За сүүлийн ингээд нэг хувилбар нь бол одоо хоёулаа гадаадад байж байгаад ирсэн эхнэр нөхөр хоёр те ийм бүр баячууд те одоо бидний жирийн дундаж амьдралаас дээшээ болцсон гадаад руу байнга ирж очдог те хүүхэд нь заавал Монголын иргэн байх ч хэрэггүй дэлхийн хаанч амьдардаг дэлхийн иргэн энэ төр гэсэн те одоо бүр ийм супер баячууд Монгол бий болчлоо шүү дээ те тийм хүмүүс бас байдаг болсон байна. Тэгээд ийм хүмүүсийн хүүхдүүд одоо анзаархад гадаа ингээд орчлон сургууль те ESM Американы хажууд хүүхдүүд ингээд тасралтгүй англиар ярьдаг хүүхдүүд их болчлоо гэж хүмүүс зарим нь бол бахархаж ярьж байна, зарим нь одоо гайхаж ярьж байна. Тэгэд ийм аав ээж нар ер нь хүүхдүүдээ багаас нь англи хэлээр ярихыг дэмждэг, YouTube-ээр ингээд үзүүлэхийг дэмждэг болж байгаа шиг л харагдлаа л та. Тэгэхээр энэ одоо яг зөв зүйл үү, буруу зүйл үү гэдэг дээр айгу эргэлзээтэй. За миний одоо ингээд болцсон гаргалгаа болвол англи хэлийг бол хизээд сурсан болж байгаа. Ялангуяа бид нар одоо үеийнхэн залуучуудыг харахад бид нар 10 жилээсээ үзээд тий дунд ангиасаа үзээд гадаад дотоод яваад төгс одоо англи хэлийг гадны хүн шиг сурсан хүмүүс зөндөө байгаа байхгүй юу? Тэглээгээд ерөөсө хоцорсон юм байхгүй байгаа байхгүй юу? Дунд анги хүртлээр монгол хэлээрээ сайхан сурч яснаа.
одоо 8 9-өөс эхлээд англи хэл сураад эсвэл их сургуулаад 10 жилээ төгсчөөд их сургуулиас англи хэл үзээд төгс сурсан хүмүүс байхад тэрэнд одоо бүр багаас нь те 3 настаас нь 4 настаас нь ингэж англи хэлээр сурах ямар шаардлага байгаа юм бэ гэсэн нэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр яагаад тэгээ заавал яарах хэрэгтэй юм бэ? Зүгээр тэртээ тэргүүс сурна шүү дээ. Ялангуяа одоо энэ глобалчлсан энэ үед те интернет хөгжсөн энэ үед дэлхийн хаанаас ч англи хэлийг ингээд сурах боломжтой хахад бүр багаас нь ингээд сурахыг бол би дэмжихгүй байгаа. Ааха. Багаас нь Чи баг юу одоо гэж энэ бодож хүний байна? хувьд болохоор баг 4 настай хүүхэд баг YouTube-ээр хэлд орсон гэж хэлж штэ те. Гэхдээ эн чинь бас нөгөө нэг хүн болгоны боломж бололцоо гарааны цэг гэдгээсээ шалтгааллах гэдэг миний бодлоор болохоор би чинь болохоор ер нь бол хөдөө сурсан хөдөөний 10 жил сураад төгсөж ирээд миний хувьд бол хотод ирж одоо ингээ оюутан болж ирэх нь бол бараг л гадаадд ирж байгаа юм шиг тийм байлаа штэ. Үгүй юу айгуу сүртэй ярьсан тий. За тэгээд дараа нь магистра би ингээд гадагшаа явж сурсан гэд ингээд харахаар миний хувьд бол одоо нөгөө жинхэнэ цэвэр одоо Монгол сэтгхүүтэй ч гэх юм уу те би монголоор сэтгэдэг хэдий ч ямар ч гадаад хэл сурсан би тэр гадаад хэлээр бол бодож сэтгэхгүй штэ. Тийм болохоор тэр юм уу би бол хүүхдээ ингээд одоо би өөрийнхөө 2 хүүхдийг ч гэсэн багасаа англи хэлийг сайн үзээсэй, сайн сураасай. Ээж нь өөрөө тэгж ингэж сурч чадаагүй надад тийм боломж болцоо байгаагүй ч гэдэг юм уу те. Тийм болохоор сураасай гэж боддог. Гэхдээ одоо ингээд тэглээ гэд одоо би тэгж нэг дэлгэцийн хамааралтай болтол нь бол нэг юмыг үзүүлнэ гэж боддгоо. Би нэг өдөрт 30 минут юм үзхийг зөвшөөрөөл. Тэгэл өдөрт 30 минутаар л үзээл. Тэгэл бусад үед бол телевизээр iPad бүх юм хаалттай л байгаа маань. Тэгэхээр бас чи нөгөөх одоо хотод төгсөөд хотоос ингээд шууд гадагшаа явж бакалавра сурсан. Эсвэл хөдөө төгсөөд хөдөөнөөс хотоор ингэж дамжаад тэгээд дахиад гадагшаа явсан. Энэ төр гэхээр ингээд нөгөөх хүмүүсийн гарааны зэг боломж болцооноос их шалтгаалаад байгаа юм л да. Гэхдээ одоо жишээ нь за айлч гарааны цэгээс байсан хүүхэд ингээ үндсэн боддог бодол маань англи дээр байх уу, монгол дээр байх уу гэдэг чи айгу ялгаатай байхгүй юу? Тий, сэтгэж байгаа хэлний хувьд те. Сэтгэж байгаа хэлний хувьд хүн ингээд одоо тэрийг бодохоор гадаадад байж үзээгүй гадаад хэл мэддэггүй ээж аав нар ерөөсөө мэддэггүй байхгүй юу? Англи хэл сурвал айгу чухал гэж боддог. Гэтэл гадаад хэлээр ингээд орчинд нь их удаан хугацаанд байхаар яг тэр хэл дээрээ бодож эхэлдэг байхгүй юу? Дотроо ингээд нэг бид нар өөртөөгөө ярьдаг инner dialogue байдаг шүү дээ те. Дотоод ийм харилцан яриа маань аль хэл дээр байх уу гэдэг айгу сонин асуудал үүсдэг. Нэгдүгээрт. За тэгээд түүнээс гадна хэрвээ англи хэл дээр хүүхэд бодоод эхлэвэл одоо тэр англи хэлний ялангуяа бид нар Америк контент их үзэж байгаа тий. Тэр контентын соёлын одоо нөлөөгөөр яг тэр соёлоор нь ингэж бодож сэтгэхэд эхэлдэг байхгүй. Тэдний ингэж бодсны одоо хүүхдүүдэд жишээ нь Монгол ахгүй айгу сонин юм шиг санагдаад эхэлдэг тий. Ийм учраас аль хэл дээр сэтгэх нь их чухал учраас хүүхдийг бүрэн хэл болтол нь бол заавал гадаад хэл сурах гад шаардлагагүй юм а гэж бол би бодож байгаа. Тийм бах. Тэгээд одоо миний нэг таньдаг хүний 2 хүүхэд байдаг аахгүй юу? Тэр хоёр яасан гэхээр багаасаа нөгөө Орос хэл үзсэн ээж нь Орос учраас тэгээд том болоод бас нөгөө Америк антер сураад англи хэл үзсэн. Тэгээ би тэр 2 хүүхдээс тэр 2 монголоор аягүй сайн ярьдаг. Тэгээ би тэр 2 хүүхдээс асуусан байхгүй. Тэр 2 ингээд бодохдоо ингээ ямар хэлээр боддог вэ гэсэн чинь надад ингэж хэлсэн байхгүй. Хамгийн сүүлд ямар хэлээр ярьсан тэр хэлээрээ боддог гэж хэлсэн байхгүй надад. Тэгэхээр ингээд хамгийн сүүлд надтай монголоор ярьсан бол үргэлжлүүлээд ингээ монголоор бодоо явчихж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд одоо найзуудтайгаа англиар ярьсан бол англиар боддог гэж хэлээд байгаа байхгүй надад. Тийм тэгэхээр бас ингэж 2 хэл дээр бодох боломж хэр байд юм бол яг ингээд зөвхөн Монголд сурж байгаа тэгтээ тэргүүл орчин нь монгол хүмүүсийн хувьд бол яг тэгэл YouTube үзэнгүүтээ шууд YouTube сэтгэхүүтээ ч юм уу те гадаадаар яг тэр одоо англиар сэтгэл англиар бодно гэж бол байхгүй хаа. Ягаад ч тийм юм байхгүй. Харин гадаадд одоо энэ одоо сургуулиуд байна шүү дээ. Тэрний эргэн тойрон ингээ хүүхдүүд өдрийн цагаар харахад монголоор ярьж чаддаггүй болчдөг байхгүй юу? Одоо тийм хүүхдүүд зөндөө байгаа. Монголдоо байгаа юм нэ юу?
Тийм одоо орчлонгийн за яг заавал нэр цохоод яг үү те ер нь бол энэ алдартай сургуулиуд байна шүү дээ те British International орчлон ESM гэдэг одоо англи хэл дээр хичээл явуулдаг сургуулиуд байна. За хоббигийн хүүхдүүд ч гэсэн адилхан те эдгээр ингээд чөлөө цагаараа хоорондоо ингээд англиар ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг монголоор энэ чинь бүр багасаа эхлээд сэтгэхгүй байгааг л би одоо шинж гэж бодож байгаа хгүй. Тэгээ энэ хүн монгол одоо энэ нөгөө нэг бахархал гэдэг юм чи үүнтэйгээ зэрэгцээд хэлтэйгээ хамт тэрхгүй гэж би бол бодоод байгаа. За энэ монгол бахархал гэдэг ямиг бол би бүр хизээ сүулт ингээд хүнтэй суусныхаа дараа ойлгосон. Яагаад тэгэхээр би өөрөө ингэж явснаа өдөөний үнтэй суудсан. Бүр аюу өдөөний үнтэй суудсан. Тэгээд ерөөсөө миний төсөөлөөгүй зүйлээсэн болохоор Монголын тэр нөх хөдөөгч нь тийм гоё сайхныг нь ерөөсөө мэдэрч байгаагүй. Яг суусныхаа дараа гэр бүлийнхэндээ харьцаад ирэхээр биднэрт бас мэддэгдээгүй хөдөөний аюу гоё зүйлсүүд байдсан байх гэдгийг анзаарсан байхгүй юу. Тэгэд энэ хөдөөний сэтгүүч нь хотод бас дамжаад ороод ирсэн. Хичнээн би одоо хотын хүүхэд ч гэсэн монгол хүн учраас тэр ингээд надад арай илхтэй ойрхон ойлгох зүйлүүд байна шүү дээ тий. Тэгээ одоо сүүлийн үед ярьж байгаа энэ хүмүүс байна л да. Молор Эрдэнэ философч байна. Хөдөөнизм гэд ярьж байна. Монгол хүний одоо амин сүнс бахархал нь хаана байгаа бэ? Тэ монгол хүн гэж яг хэн бэ гэдэг зүйлийг одоо энэ хүн ярьж байна. За Харайдын уян гэдэг юм Герман төгссөн нийгэм судлаач бүсгүй байна. Энэ бүсгүй бол бас яг тийм зүйл ярьж байгаа. Одоо монгол хүн нэг гоё зүйлсүүд нь байна тий. Хөдөө болвол тэдэр нь байна. Хэл соёлтойгоо хамт байна гэж байна. За хөдөө гарыг гэдэг нэг групп байдаг шүү дээ. Хөдөө амьдрий гэдэг группийн Батцэг гэдэг нэг бүсгүй байна. Одоо булганы хутаг төндөрт амьдардаг лөө тий. Айгүй мундаг өндөр боловсралтай эмэгтэй. Тэгээд хөдөө гарахыг сонгосон. Ийм эмэгтэй байгаа. Тэрний энэ нэг уул мөргөөчүүд гэдэг нэг цуврал бичдэг байсан л та. Тэр болохоор гоё юм блэ. Тийм монголчуудын яг одоо амин сүнс философч нь өөрсдөө энэ хөдөөнөө байгаа юм байна шүү дээ. Хөдөөний амьдрал ахгүй гэдэг чинь өөрсдөө бидний ингээд амин сүнс одоо утга учир философи нь энд байгаа юм байна. Зүгээр энгийн одоо тэ тамхи татаал сууж идэг уул юм хорт байдаг. Тэр өвөөнөр чинь ерөөсөн Монголын юу юм байна те философи юм байна. Бид нар бол бүр аль дээрээс энэ одоо бурхан шашны ярьсан те тэр зүйлсийг амьдралдаа ингээ хэрэгжүүлээд ирсэн Артур Мин юм байна гэдэг иймэрхүү зүйлсүүдийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ амин сүнснээс нь холбож байгаа цор ганц зүйлд бол би их хэл гэж бодож байгаа. Их хэлээрээ бодож сэтгэн их хэлээрээ уншиж ярьж байгаа хүүхэд түүнтэй холбоотой соёлын зүйлсийг ухаантай ухамсаргүйгээр сурж байгаа байхгүй юу. Одоо англиар илэрхийлж болохгүй монгол үгсүүд байдаг шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Тэгэхээр тэрийг зөвхөн монгол хэлээр л ойлгох боломжтой, монгол хүн л ухаарах боломжтой үгсүүд байдаг тий. Тэр чинь өөрөөсөө бидний яг философи болоо явчихж байгаа байхгүй. Би тэгэхээр энийг бол бүр багаас нь ингээд сургах бол хэрэггүй гэж бодож байна. Энийг тэгээд эцэг эхчүүд бас хизээ сургасан оройтхгүй монголоор ингээд бүтэн өгүүлбэр тий үг хэлээд гэж ойлгодог. Босны дараа хэл сурахад хизээч оройтхгүй хүүхэд болвол за яг нөгөө талаас ингээд өөр улсын судалгаанууд байгаа шүү дээ тий. Бага наснаас нь тэгээс 3 настад нь хүүхэд хичнээн ч хэл одоо юу ч заасан хүлээж авч чадвар маш тий спонж шиг л байдаг тий. Тий. Үдийг ингээд татаад авчдаг гэдэг чинь. Тэнгүүд бүр багаас нь эхлээд тэр хэлээр ингээд яриулах гад ч юм уу тий айгүй олон юм заах гад оролдоод байгаа байхгүй. Тэнгүүд тех зав шаардлагагүй энэ олон зүйлстэй танилцуулах хэрэгтэй гэж сүүлийн үед одоо яриад байгаа. Энэ эрдэмтэд олон ийм хэлийг сонсгож бас болно тийм ээ. Ийм ялгаатай байдаг. Олон юмтай танилцуулж танин мэдэх хүн тий одоо амтны хүрээлэн музей тий ийм юмнуудтай үзүүлж ингэж танилцуулахад дараа нь том басныхаа дараа тэрийг ингээд анхны удаагийн мэдээ биш учраас хүүхэд тархинд нь хүлээж авахд илүү амархан болдог гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал бүр ингээд хар багаас нь гадаад хэл сургах шаардлага яг байна уу? Хар баг гэдэг нь одоо яг хэдээс хэдэн нас гэж байгаагаас бас их шалтгаална. Энэ одоо яг жишээн дээр хэлж байгаагаар бол 4 настай ч юм уу тий. Англиар хэлд орж байгаа хүүхдүүд одоо бас маш их байна шүү дээ тий. Энэ талаар чи ер нь юу гэж бодож байна? Англиар хэлд орж байгаа хүүхдүүд тэр одоо үзэж харж байгаа юмнаас л шалтгаалж байгаа л да. Угаасаа одоо манай баг хүртэл ингээл би чинь хоол хийж явах үедээ ингээл
хүссэн үсэгүүл юм асаагаад тавиал урд нь суулгачиж байгаа. Тэгэл хамгийн түрүүнд хэлж байгаа үг нь ингээл apple гэл ингээл нэг хэлээд байгаа байхгүй юу? Аа. Тэгтээ мэдээ тэрийг ээж аав гэж хэлнэ л дээ монголоор. Тэгтээ би одоо яг ингээ бүтэн өдөржингөө аимшигтайгаар үзүүлэхгүй байгаа учраас манай хүүхд тэгээд монгол орчинд байгаа учраас монголоороо сэтгэнэ гэдэгт би 100% итгэлтэй байгаа. Тэгээд зүгээр бас энэ ч нөгөө нэг монгол контент энэ төр байхгүй байна л та хүүхдтэд үзүүлчихье гэх тэгэхээр за ингээд нэг монгол юм үзүүлээд суулгаж орхиод фоло хий гэвэл ингээд үздэггүй байхгүй зүгээр монголоор орчуулсан поророг тавихад хүртэл үздэггүй байгаа байхгүй айгуу санаа тэр хүүхдийн ингээ анхаарлыг татчих чадахгүй байгаа байхгүй юу тэгэхээр одоо хүссэн үсээгүй л үзүүлээд байгаа. Гэтэ одоо хар багасаа тэгж сураад тэгээ яг тэр орчиндөө байх юм бол тэгтээ тэргүүл тэр хэлээрээ сэтгэнэ. Тэгтээ орчин бүрдээгүй ээж аав нь Монгол гараад монголоор ярьж байгаа үед бол монголоороо сэтгэнэ гэж би бодож байна. Одоо тэгтээ ийм одоо хүмүүс байна шүү дээ тий. За хүүхэдтэйгээ бол чиний хувьд ингээ харилцаж гин ярилцж гин. Гэтэл утсаа ихэнх цагаад утсаа өгөөд одоо хүүхдтэйгээ харилцах цаг маш бага байдаг тий. Хоол идэт нь хүртэл ингээд урд нь утсыг насаачдаг хүүхдний бэлгэцэн эргэлээний хамааралтай болсон хүмүүс бас байгаа байхгүй юу? Одоо нийгэм байхгүй гэж хэлхээ аргагүй тийм хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүс зарим нь бол ингээд одоо хүүхдэрээ бахарч штэ тий англиар хэлд орлоо гэдэг угаасаа өөр харилцах тийм юм байхгүй байгаа юм чинь. Энэ бол цаашдаа хор нөлөөтэй ээж аав нь өөрөө хүүхдээ хайгарахгүй байгаагийн нэг хэлбэр гэж би бол хараад байна. Тийм яг үнэ. Манай хүүхд ч гэсэн одоо контент үздэг байсан англиар үг өсөг мэднэ. Гэхдээ аль бол одоо яг миний санаа зовж явдаг зүйл учраас би хүүхдтэйгээ маш их ном уншдаг монголоор ингээд сайн ярилцахыг хичээдэг байсан. Тэгээд одоо бол монгол хэл нь айгуу сайн үеийнхэн дундаа. Илүү тод хэлдэг, илүү хурц хэлдэг. Үгнүүдээ айгуу олон үгийн сантай. Баггүй юу. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг олон үг ингээд багтаа мэдэх болоод сэтгэн бодох нөгөө хүрээ чинь нөлөөлдөг гэж үзээд байгаа. Одоо аль болох олон үг мэддэг тий монгол хэлний үгийг мэддэг хүүхэд тэр хэмжээгээр илүү сэтгэн бодох чадвартай өөрөөр хэлбэл тэр хэмжээгээр энэ хорвоотой танилцсан байна гэсэн үг шүү дээ тий зүгээр алим банан гэд ингэж явж яснаас тэрнээс илүү одоо тий уурга үн юм уу тий иймэрхүү юмныг юу байдгийг мэдж байгаа үг чи ертөнцийн арай өөр зүйлсүүдийг танилцсан байна л гэсэн үг болоод байгаа юм л да. Тэгэхээр хэлэн дээр бол би айгуу тийм нэг босоо монгол гэдэг шиг үзэл баримталтай сонсогдож магадгүй. Гэхдээ эцэг эхчүүд аль болох ер нь бол хэлээр нь л илүү яриулахыг хичээх хэрэгтэй. Тэгээ дунд ангиасаа өөрсдөө ямар хэлээрээ ярина уу тий. Тэр хамаа байж юу? Тийм ээ тий. Багаас нь бол аль болох монголоор яруу сайхан монгол хэлээрээ яриад тий хүүхдийнхаа бас үгийн баялагийг нэмээд сэтгхүүг ингээд монголоороо сэтгэдэг болсны дараа бол одоо нодлон чөлөө, өршин чөлөө нэг айгуу тийм бүр баг хилцүүлэг маягийн юм болоод хүмүүс хоёр талд гарсан шүү дээ тий. Нэгдүгээр ангиас нь англи хэл заахгүй тэр хүүхдүүд чинь англиар сэтгэдэг болчихно гэл нэгд одоо ингээд багасаа монгол орчиндөө байгаа 6 дугаар одоо 6 настайгаас нэгдүгээр ангид ороод англи хэл заахад бол би бол тэрийг 100% дэмжиж байгаа. Тэр хүүхдүүдтэй тэгвэл монголоор сэтгэж байгаа нэг 40 минут англи хэл заахын төлөө заасны төлөө тэр хүүхдүүд тэр англиар сэтгэдэг хизээч болохгүй. Тэгэж сэтгэгдэл нь заадаг тийм англи хэлний багш нар те тийм боловсон хүчин манад хэр байгаа вэ гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй. Тэрэн дээр бол нэг хоёр талцаад үгүй заамааргүй байна. Дунд ангиас нь заах ёстой мостой гэдэг дээр бол би бол аричтэй л гэж бодсон. Тийм энэ дээр бол угаасаа улсын сургуулиуд дээр бусад сургууль шиг те бүх хичээл нь ингээд англи дээр явах ямар ч боломжгүй ш. Тэрний 45 минутын асуудал бол тийм амар хилцүүлэг өрнөд хүүхдийн ухаан бодол нь одоо монгол болох гадаад болох гэсэн байхгүй л те. Тийм тэрэн дээр бүр амар сүртэй байсан. Тэгээд бүр бараг сум суурин болгонд англи хэлний багштай тэд нар бүгдээрээ тийм супер англи хэлтэй ч юм шиг л зүгээр өстө заамааргүй байна, өстө тэгмэргүй байна гэж ирээл эцэг эхчүүд айгүй тэгжсэн. Тэгээ яг хүн тэгээд нэг өөрийнхөө нөхцөл байдал дээрээс бүх юмыг бодож үздэг учраас боломжтой хүмүүс бол тэгж л бодсон байх л да. Тэгэхэд яг ингээл уулын мухарт суман дээр ингээл адууга хараа сууж байгаа хүүхд хөөрхөн амт яах вэ нэг тэгэл нэг
хичээлийн танхимд ороход нэг 40 минут англиар нэг багш юм зааг л дээ, тэрийг яагаад хариад байгааг ойлгоогүй би. Тийм ээ тийм. Тэр одоо нөгөө нэг өмнө ярьжсэн хилцүүлэг дээр бол хамаагүй тий. Тэр чинь бол сурахад асуудалгүй. Тийм. Тэгээд одоо энэ нөгөө нэг 4 настайдаа англиар хэлд орж байгаа хүүхдийн хувьд бол бас ээж аав нь өдөрт хэр удаан юм үзүүлж гин тэр хүүхдийн дэлгэцийн хамаарал хэр байна гэдгээс бас их зүйл шалтгаална тий. Одоо сүүлийн үед чинь нөгөө дэлгэцийн хамааралтай одоо нэг тийм аутизмын шинж яг ингээд 100% аутизм гэж тэр хүүхдээ хэлэхгүй ч гэсэн аутизмын шинж тэмдэгтээ одоо ингээд нөгөө нийгэмшгүй эмгэгтэй хүүхдүүд маш их болоод байна гэд ярьж штэ. Тэр хүүхдүүдийн хувьд бол бүр ямар хэлээр хэлд орох нь байтугай бол тэр нийгэмшиг нь хүртэл өөрөө айгүй асуудал болчиход байгаа байхгүй тий. Тийм тийм. Тэгэхээр ер нь бол тэгээд одоо хүүхдээ ингээл зүгээр зурагт үзүүлээл орхичин гэдэг чи өөрөө хүүхдээ үл хайхрах нэг хэлбэр л дээ тий. Тэгээд тэр хэлээр одоо хэлд орох хэмжээний үзснэ гэдэг чинь бол хүүхдтэйгээ яг харьцдаггүй ингээд эцэг эхчүүд бас өөртөөгөө бодож үзэх хэрэгтэй л дээ. Би яг хүүхдтэйгээ харьцдаг, тоглодог гэд байгаа бодоод байгаа боловч өдрийн яг хэдэн минутыг ч юм уу хэдэн цагийг хүүхдээ яг чанартай зарцуулж чадж байна. Гэт яг бодоод үзэнгүүт би бол амар ингээ сайн ээжтэй би хүүхдтэйгээ айгүй хоолыг нь хийж өгдөг мөгдөг гэл ингээл ярьдэн шүү дээ тий. Хүүхдтэй бүхэл юм зарцуулж гин гэсэн хэрнээсээ ингээд ажил хийдэг ээж нарын хувьд бол бас айгүй хэцүү байхгүй юу. Одоо өглөөнөөс орой хүртэл ажиллаа, орой төгжирсээр байгаа л гэртээ нэг хүүхдээ аваад орж ир чинь те 6-7 гээд тэгээд орж ирээд хоолундаа хийн. Ингэнгүүт хоол хийх орон чинь нэг бас өмөлүүлэхгүйгээ зураг тасаан те. Хүүхдтэйгээ тэгээ хоол хийснийхаа дараа нөгөө ээж нь ядарсан байна те хөөрхөн амтан өдөржингөө ажилласан хүн чинь нэг 5 минут бас ясамраад сумаар шүү дээ те. Тэгээд суухаар чинь хүүхдтэйгээ яг бид нар чанартай өнгөрүүлдэг өдөр болго өнгөрүүлдэг цаг нь магадгүй байгүй бага байж магадгүй тэрийг яг бодоод үзэх юм бол өдөрт биш зүгээр хагас бүтэн сайн бид нар хүүхдүүдтэйгээ тоглодог ярилцдаг маш их цаг өнгөрүүлдэг гэж өөртөө боддог ч байж болно шүү дээ. Тийм яг үнэ. Тэгэхээр миний бодлоор бол надад бол нэг гаргалгаа харагдаад байгаа байхгүй юу? Ямар гаргалгаа харагдаж байна гэхээр одоо энэ цэцэрлэгийн насанд бол ингээл нэг англи хэл 100% англи хэлтэй цэцэрлэг гэж ирээл те тэгж нэг ингээд одоо хувийн цэцэрлэгүүд бол өөрснийгөө тэгж одоо PR хийж штэ. Яг ингээд цэцэрлэгийн 2 настайд нь цэцэрлэгт авж байгаа 2-оос 6 нас хүртэл нь бол сайхан ингээд цэцэрлэгийн ахуйд нь те цэцэрлэгийнх нь тэр орчинд нь сайхан монгол хэлээр заачдаг сайхан ингээд монгол хүн болгоод өсөчих юм бол тэр хүүхдүүд 6 настайдаа ямар ч сургуульд ямар ч хэлээр хичээл ороод явхад бол боломжтой байхгүй тэр хүүхдүүд 6 нас хүртлээ монголоороо сайхан сэтгэж штэ. Тийм тэгэхээр ингээд одоо бүх цэцэрлэгийг ч одоо ингээд боловсролынх нь одоо яамныхын зүгээс ч гэдэг юм уу ингээм шийдвэр гаргах төвшөнд нь бүх цэцэрлэгүүд маань ийм байна хүүхдтэй ингээд тэ Монгол гэрийн тухай ингээд 1 сар хичээл орноо 5 гушуу малын тухай ингээд хичээл орноо гэх нэг хөөрхөн хөтөлбөртэй тэ Монгол хөтөлбөртэй Монголын нэг цөм хөтөлбөр гэдэг нэг юм байна штэ. Тэрийг ингээд оруулаад хөөрхөн хүүхдүүдээ ингээд нэг үгийн баялагийг нэмэгдүүлээд цэцэрлэгийнхэн төвшөнд тэгээд өгчих юм бол тэр хүүхдүүд дараа нь улсын сургуультай ороод 1-р ангиасаа нэг 45 минутаа англи хэл заалгаад ингэж явхад бол миний бодлоор бол оройтхгүй. Яг ингэж нэг YouTube-ээр тэгж нэг хэлд ороод тэгээд нэг супер хэлтэй ч угаасаа болохгүй нэг халтар холтрол болно шүү дээ яг үнэндээ бол. Одоо тэгтээ энэ ингээ Монголд англи хэлтэй цэцэрлэг бол цөөхөн л байна л да яг үнийг хэлэх нь нэг 2-оос 3 л байгаа. Энэ нэг тийм массын асуудал биш байхгүй. Англи хэлтэй хүүхдүүд бол олон байгаа. Тэгэхээр энэ чинь өөрөө эцэг их нь өөрөө л хүүхдтэйгээ эргээд харилцах асуудал. Контент үзүүлж болно. Тэрийг одоо өдөржин шүнжин үзсэн хүүхэд болоод нэг өдөрт 1 цаг үзсэн хүүхэд хоёрын ялгаа тэнгэр газар шиг өөр ахгүй юу? Тэгэхээр өдөрт ингээ хязгаартай 1 цаг үзүүлсэн хүүхэд бол хизээч англиар хэлд орохгүй. Бусад үед гэрийнхэнтэйгээ харилцаад монголоор ярьж байгаа хүүхэд англиар хэлд орно гэж боломжгүй байхгүй хичнээн контент үзсэн ч гэсэн. Тэгэхээр тэр англиар хэлд орж байгаа хүүхдүүд гэдэг чинь одоо гэртээ англиар яриад байдаг ээж аав нар бас байж болох юм да тий цөөхөн. Үгүй болвол тэрийг утасныг тий телевизийн контентын хязгааргүй хэрэглэл байгаа байхгүй. Тэгжээч тэр хүүхэд одоо англиар хэлд орж ийн гэсэн үг шүү дээ.
Тий, За хэрвээ яг үнэхээр тэгэж хязгааргүй хэрэглээтэй байгаа бол тэр хүүхэд бас дараа нь ямар нэгэн нийгэмшгүй асуудал бол гарах л бах. Ямар нэгэн байдлаар. Монголоор одоо Монгол хүн байна гэдэг чинь өөрөө бас айгүй муухай зүйл биш л дээ. Тий Монгол штэ тий. чинь өөрөө гайхамшигтай хүмүүс ахгүй. Тэнгүүд энэ хүүхдүүдийг яг 10 жил ийм гадаад англиар ярьдаг хүүхэд болгоод айгүй төгс англи хэлтэй болгоод гаргая гэнгүүт Америкт очиод энэ хүүхдүүд яах юм нэг л Аз штэ тий одоо монголч гэж бараг мэдхгүй нэг хятад тий хужаа одоо бид нар хужаа гэдэг шиг л тэд нар хятадууд ч юм уу тий Азууд одоо сүүлийн үед солонгосууд айгу алдартай болж байгаа тий солонгос уу чи гэл ингэж л асууж тэгэхээр чи бол монгол хүн үү гэж асуухгүй тэр олон одоо дэлхийн глобал хүний дунд ондоошил маань юу вэ гэхээр бид нар өөрсдөө монгол хүн байгаараа л ялгаатай байгаа байхгүй юу тэр ялгаатай байдлыг монгол хэл л биднэрт авчирна монгол хэлийг одоо ашиглаж тархиндаа суулгаж энэ ахуйн зүйлсийг бодож чадж байгаа хүүхэд дараа нь бусдаас ялгаатай монгол хүн болох байхгүй энэ зүгээр л дэлхий дээр байгаа нэг энгийн тийм англи хэлтэй хүн болохгүй гэсэн. Тэгэхээр би бол чамаас арай өөр бодолтой байгаа. Заавал одоо яг улсын одоо тэр программын хувьд бол 45 минутаар сурахад асуудалгүй. Гэхдээ бүр ингээд англиар ярихыг дэмжиж тасралтгүй англиар яриулаад тий гадаад л явал гоё гэд ингээд өссөн хүүхдүүд чинь өөрсдөө ингээд цоошин үе болж эхэлж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд одоо эхнийх нь төгсөөд ирж байгаа байх. Зарим нь бол тэр гадаадаа үлдэж байгаа. Ягаад тэгэхээр тэр сэтгүүгээр сэтгсэн хүүхэд гадаадад амьдрахад илүү тохиромжтой юм. Монголд ирээд суурьшиж чадахгүй шүү дээ, тий. Монголын ахуй, Монголын амьдралтай ингээд зохицохгүй байгаа хгүй тэр гадаадаар сэтгцэн гадаад хүүхэд чинь Монгол царайтай, Монгол ээж автай, Монголд өссөн хэрнээсээ гадаад хүүхэд болоод өсчихөж байгаа хгүй нэгэн төрлийн Америк хүүхэд болчихж байгаа. Уулга алсан ингээд англиар тий уулга алддаг болчихж байгаа хгүй хөөх гэж хэлэхгүй вау ч юм уу тий ингэдэг болоод хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө эргээд манах шиг юм жижигхэн үндэстэнний одоо тэр гой сайхан зүйл маань улам бүр устгахын л тэмдэг гэж би бол бодож байна. Гэтэ яг зүгээр улсын сургуульд бол тийм байхгүй л дээ. Тэгж угаасаа бүх хичээл улсын сургууль англиар орно гэж байхгүй шүү дээ. Зөвхөн 45 минут орно. Эцэгчүүд одоо англи хэлээр ингэж дэмжиж байгаа тохиолдолд хүүхэд англиар л одоо цаашаа сэтгэж бодно шүү дээ. Гэртээ ч англиар яриад контентоо үзээд найзуудтайгаа ч англиар яриад байгаа. Энэ хүүхдүүд бол Монгол яг Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болох эсэг бол сайн мэдгүй л байна. Гадны хүнтэй суудаг ч юм уу те яагаад тэгэхээр илүү ихтэйхэн санагдана те тэр соёл нь Монголын тэгээ гой сайхан зүйлсийг олж харахгүй Монгол муухай гэж байгаа учраас л энэ англи хэлээр ингээд дэлхийн хүн болох гээд байгаа гэсэн үг шүү дээ ер нь одоо цаа санаад тийм баг Монголын гой сайхан зүйлс бас байна Монгол хүн байх өдөө байх Монголын ёс заншлын сайхан зүйлсүүд байна. Тэгээ тэднийг бид нар илүү дэлгэрүүл сайхан ярьдаг болвол хүмүүс нэрээ тийм штэ гэж бодох байх. Тэгэхээс болохгүй юм ярих юм бол энэ дэлхийн хаан ч гэсэн болохгүй зүйл биш. Тэр одоо Америкт ч гэсэн өөрсдийнх нь сул талууд, асуудалтай талууд зөндөөл байна. Тийм яг үнэ. Одоо энэ нэмэгтээ ингээд Монгол дахтаа хүүхдүүдээ гадаадд сургасан гэж боддог байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ гадаадд ирсэн хойноо монгол хэлийг нь сайн сургасан гэж боддог болсон гинэ. Энэ нэмэгтээ яг над чиг бодоод байгаа байхгүй юу. Одоо би ингээд манай хоёр хүүхд чинь монгол сургуульд сурж байгаа шүү дээ. Тэгээд ингээд өдөрт 30 минут юм үзнэ. Хоорондоо монголоор ярина, найзуудтайгаа монголоор ярина. Тэнгүүт яана сурахгүй байвал яана гэсэн айдас бас байдаг байхгүй юу. Тэгэхээр ч нөгөө нэг тухайн хүнийхээ нөхцөл байдлаас шалтгаалаад байгаа байхгүй юу. Би өөрөө тэгж гэртээ англиар ярихгүй ягаад тэгэхээр би өөрөө тийм англи хэлтэй биш. Тэгээд нөгөө хоёр чинь ингээд монгол сургууль сурна өдөрт нэг 45 минут өдөр болгон бас орохгүй тэрнэ. Тэгэнгүүт сурахгүй байвал яанаач гэдэг юм уу эсвэл ингээд хэлний авьяасгүй байвал яанаач гэдэг юм уу хин нэгнээс хоцорчвол яана гэсэн айдас яг ээж аав болгонд л байдаг байх гэж бодож байна. Яг нөгөө зүгээр бүх хичээл нь англиар орж байгаа сургуульд сурж байгаа хүүхдүүдийн хувьд л өөр л байх л та. Тэгээд ээж автай л бас холбоотой л доо тий. Манай хүүхдүүд бол бүх хичээл нь англиар сурдаг юмд байдгүй. Тэгээд би болохоор одоо дэлхийн зөндөө л улсуудаар явж үзлээ. Зарим газар нь одоо амьдарч үзлээ. Тэнд асуудал гоё орчин уу байгаа юу гэвэл үнэн. Гэхдээ Монгол ч гэсэн яг тэрнээс ялаагүй сайхан орчин байгаа. Бүр зарим тохиолдолд гадаадад амьдрахаас ч илүү давуу талууд байгаа. Ухсыгээл
ордог аав ээж байна те найз нөхөд байна. Бидний ингээд заримдаа бүдүүлэг гэж боддог зүйл чинь бидний монголчуудын айгу гоё зүйл тахгүй. Жишээ нь одоо уцаар яриад те цаг маг аваад нэг төлөвлөхгүйгээр хаа юу вэ? Завтаа юу завуулцъя гэдэг юм манай Монголд л байдаг байхгүй юу? Одоо найзтайгаа тий. Ааха. Ээж автагаа за юу хийж за би ойрхон явж ин хоёлоо уулзах уу гэд ингээ ярьдаг юм чинь Монголд байдаг. Эн чинь ингээд өөрөө бас айгу гоё зүйл ахгүй ингээ амьдрахад таатай гоё халуун дулаан тийм зүйл энэ нэг заавал японч уучиг ч юм уу те энэ гадныхан шиг тийм хүтэн хүндий биш ийм нэг сайхан зүйлсүүд бас байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээд гадагшаа яваад магадгүй зөндөө олон жил болсон хүмүүс ойлгоод эргэж Монгол руугаа ирэхийг айгүй их тэмүүлдэг. Тэгээ хүүхдээ монгол хүн болгож өсгөх юмсан гэж бас боддог. Зөндөө л одоо аав ээж нар байгаа гэж би бодож байна. Тийм олон жил болоогүй ч юм уу аль эсвэл гадаадд байхдаа гадаад нь илүү сайхан санагдсан тийм хүмүүс бол хүүхдүүдэд зарим нь бол за Монгол ирэхгүй ч гэсэн яг монголчин амир хэцүү гадаадд л яв гадаад хэл суурь гадаадд амьдр гэсэн юм мессежийг өгөөд ах шиг санагдтыг. Тийм магадгүй одоо намайг жирэмсэн байхад жишээлбэл манай нэг хамаатны хүн чи ер нь Америкт очиж төрүүл хүүхэд ч одоо ингээд Америк иргэн болно штэ гэж хэлжсэн байхгүй. Тэгээд тэгэхээр тэр хүнд бас гадаад л гоё гэсэн тийм мэдрэмж бас байсан юм шиг байгаа. Гэтэ одоо ингээд гадаад ч гэсэн угаасаа Монголд гоё. Одоо ирээдүйд хүүхдүүдээ яаж ч гадаадд сургаад яаж ч яасан би монгол хүнтэйгээ суугаарай л гэж хэлнэ. Тийм тэгэхээр ер нь бол эхлээд монголоор сэтгэдэг болно гэдэг өөрөө хамгийн чухал та. Монголоор сэтгээд монголоор доторх бодол чинь ингээд Монгол байгаа цагт бол айлтгүй л гэж би бодож байна. Тийм. Тэгээ Монголын тухай ярихаар одоо ингээд нэг ямар амар Монгол үзэлтэй юм бэ ч юм уу те. Ингээд босоо өөх Монгол зонгол гэдээ ингэж ичээдэг баймарг байгаа хгүй. Бид нар өөрсдөө Монгол хүмүүс ээж Монголоос бити хичээсээ энэ ингээд яг үнэ. Үзэл баримтлалыг одоо айлтгах бид нар бас ярьж юм түгээж юмар те эргэн тойрны хондоо ярьж түгээж юмар санагдаж байгаа. Гадагшаа мэдээч хэрэг явж болно. Нөгөө яваад юм сурчаад эргэж ирээд Монголд амьдрахад бүр боломжгүй юм байхгүй. Монгол сурах ч гэсэн бас бүр боломжгүй. Энд амьдрал тийм хэцүү юм бол бас байхгүй шүү дээ. Тийм. Одоо хоёулаа ингээд хамт сурж байхад гэсэн те ингээд нөгөө би Монгол гэж хэлхээсээ ичдэг тийм охтууд байдаг байсан тий аюу сонио. Тийм штэ. Ингээд бүр монголчуудаасаа ингээд зайгаа барьцсан ингээд нэг сонио шарууд дагж явж мовоод байдаг тийм хүүхдүүд бас байдаг байсан тий. Тэр бол бүр ингээд ийм шок тий бүр ийм соёлын. Тийм тэрний тухай бүр тусдаа сэдв болгож хоёлаа тий. Соёлын шок гэх. Тэгээ за гадаад хэлний тухай айгу гоё ярилцлаа. Тэгээд хүмүүс өөр өөрснөө хараад өгнө. Танаа бодлоо хуваалцаж комент хийчээрэй. Зөв зүйл гэж одоо яг нэг талд гарсан зүйл байхгүй л ах. Мэдээч хэрэг эцэгчүүд зарим нь англи хэл сурах нь зөв гэж үзэж байгаа. Зарим нь бол монгол хэлээ сайн сурах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд яагаад тэгж бодож байгаа тухаас саналаа хуваалцаарай. Тэгээд хүүхдээ битгий дэлгэцийн хамааралтай болгоорой. Хамгийн чухал нь англиар хэл орох нь тийм бахархалтай зүйл биш юм бэ шүү гэдгийг бас ойлгож аваарай. Монголоор сэтгэх нь чухал шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. За баяртай.